Хуулийн цаг подкастын шинэ дугаар хэлж байна. Өнөөдрийн дугаарт Нойсын дэд профессор Батбаяр багш оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За, энэ өдрийн мэнд хүргэе. За, бид өнөөдөр Өөр хангай аймгийн хэмжээнд хийгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдал шалтгааныг тодорхойлох зорилготой Кирмлаг судалгааны талаар танилцуулнаа. За, энэ судалгааны онцлог нь юу гэдгээр хоёлаа яриагаа эхлэх үү? За, тийм. За, юуны өмнө Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн судлаачид Урангай аймгийн засаг даргын хамгааллын газар, за иргэдийн хорол болон гэмтрээс өрсөн сэргийлэх салбар зүйлтэй хамтраад энэ хүү судалгааг хэрэгжүүлж ирсэн. За энэ судалгаа маань бол 2025 оноос эхлээд одоо бас үргэлжлээд явж байна. За 25 оны сүүлээр бол бид үндсэндээ бол баримтчгийн судалгаа хийгээд ялангуяа тоон статистик, дүн шинжилгээ энэ дээр бол нэлээд төлхөө ажиллалаа. За тэгээд мэдээж судалгааны маань арга зүй бол өөрөө их онцлогтой юм судалгаа байгаа. Юу гэхээр ер нь бол криминолог судалгаа бол үндсэндээ бол тодорхой үе шатаар хөгжиж ирсэн байдаг. Өмнө нь бол зан үйлийн болон сэтгэл зүйн криминолог, radio хохирогч төвтэй хохирогч судлал гэх мэт ийм криминолог гэсэн энэ хандлагаас бол өнөөдөр бол илүү өргөн хүрээнд судалгаа авч үзэж байгаа. Жишээ нь юу гэхээр захим одоо хэрэглээ, иргэдийн захим хэрэглээ болон ялангуяа энэ кибер ертөнцийн криминологийн нөхцөл байдлууд бол үндсэндээ өөрчлөгдөж байна. Ялангуяа бид хүн бол илүү тийм одоо зөвхөн нийгмийн орчноос гадна захим ертөнц, сошиал хэрэглээ түнчлээ одоо босод тийм хүчин зүйлс бол зөвхөн одоо насанд хүрэгч гэхгүй хүүхдүүд дээр илүү ажиглагдж шээ. Тэгэхээр олон улсын чиг хандлага бол өөрөө ер нь бол захим гэмт хэргийн юу үйл явц яаж явагдаж байна, тэр сүлжээ нь яаж зохион байгуулагдаж байна гэх мэт ийм онцлогтой хүчин зүйлсүүдийг судалж байна. Түнчлэн олон улсын криминологийн судалгааны чиг хандлага бол бас бүхэлдээ өөрчлөгдөж байна. Юу гэхээр зөвхөн одоо Урангай аймагт үлдэж байгаа гэмт хэрэг гэхэд энэ нь өөрөө төв дамжсан, улс дамжсан ийм онцлогтой үлдэгдэж эхэлж байна. Юу гэхээр одоо та бүхэн мэдж байгаа захим зайлан гэдэг. Тэгэхэд энэ захим зайлан гэдэг бол улс хоорондын үйл явц болсон байна шүү дээ. Тэгэхээр бид хүн бол ерөнхийдөө судалгааны арга зүгээ улсын туршлага ямар байна? За тэгээд үндэсний хувьд яг ямар онцлогуд ажиглагдж байна? За Урангай аймгийн хэмжээнд нөхцөл байдал яаж өөрчлөгдөж байна гэдгийг илүү их тодорхой байдлаар харьцуулж авч үзэж судалж байгаа. Хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох чиглэлээр криминолог судалгаа өмнө нь юу хийгдэж ирсэн бэлээ? 2017 онд Урангай аймгийн хэмжээнд бол криминологийн судалгаа хийгдсэн. Тэгэхээр одоо энэ судалгаа маань яг 17 оноос хойш 26 он гэдэг чинь ер нь бол 10 жилийн дараах юм давтамжийг бас харж байгаа гэсэн. Тэгэхээр энэ үйл явц маань яг ямар байна вэ? Өмнөх 10 жилээс нөхцөл байдал өөрчлөгдөж байна уу? Динамик өөрчлөлтүүд. За түүний шалтгаан, мөн чанар гэх мэт эдгээр зүйлсүүдийг бид хүн тодорхойлж, тайлбарлаж ингэ судалж байгаа. За судалгааны арга зүй маань бол тоон болон чанарын шинжтэй юм судалгаа хийгдэж байгаа. За ялангуяа тоон судалгааны хүрээнд бол бид хүн бол орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтраад, за мэрэгчлэтнүүдтэй хамтраад асуумж судалгаа хэрэгтээс авсан. Тэгэхээр асуумж судалгааны гол зорилго бол юу гэхээр ер нь одоо өнөөгийн иргэдийн нөхцөл байдал, амжиргааны төвшин боловсрол, за түүнчлэн одоо тухайн бүс нутагта хэдэн жил амьдарч байгаа гэдэг амьдралын туршлагаас ахуулаад тэдгээр хүмүүсийн санал бодлыг ямар гэдгийг сонирхож судалж байна. Ялангуяа харилцан тусалцаа үзүүлж байгаа юм уу, бие биедээ итгэж байгаа юм уу? Ер нь цагдаагийн болон хүчний байгууллагуудад иргэд олон нийт маань хэр зэрэгдэж байгаа. Энэ нөхцөл байдлуудыг тодорхойлж байна. За дээр нь ер нь өөрийнхөө оршин амьдарч байгаа тэр орон нутгаа хэр зэрэг амгалан тавь, эсвэл аюултай төвшөртэй байгаа юм бэ? Тодорхойлж судалж байна. Тэгэхээр энэ бүгд бол бүхэлдээ бол Урангай аймгийн одоо нийт сумд болоод аймгийн төвд хийгдсэн. Тэгэхээр нөхцөл байдлын ерөнхий төр зураг бол тоон судалгаанаас харагдаж байна. Судалгаа маань тоон болон чанарын гэсэн хоёр аргаар явагдаж байна. Тоон судалгаан дээр нь хичнээн хүнийг хамруулж байгаа
За мэдээж судалгааны төвөр бол бас нэлээд онцлогтой байж байгаа. Юу гэхээр энэ судалгаа бол санамсргүй төврийг энэ зарчим суурилсан тон судалгаа шүү дээ. Тэгээд мэдээж 700 гаруй иргэд бол тухайн судалгаанд бол хамрагдж байгаа гэдэг нэлээд тийм өргөн хүрээтэй. Тухайн аймгийн хэмжээнд ярихад бол баг төлөөлж чадах зүйл төвөр. Улсын хэмжээнд бол төвөрлөлт бол 1200 хангалттай байдаг байна. Тэгэхээр аймгийн хэмжээнд бол энэ бол хангалттай төвөрлөлтийн том суурь судалгаа болж байна. За яг одоо бол бид хүн юу хийж байгаа нөхөр тоон судалгааныхаа араас чанарын судалгаа хийгээд явж байна. Ялангуяа чанарын судалгаанд бол иргэд олон нийтийн тэр хандлага ямар байна гэдгийг бүлгийн ярилцлагаар бид хүн тодорхойлж байна. Бүлгийн ярилцлага гэдэг нь өөрөө бас их онцлогтой энэ судалгааны харуултаа. Юу гэхээр иргэд тухайн асуудалд тийм ээ ямар байр суурьтай хандж байна. Юу гэж үзэж байна. Тэр асуудлын цаад учир шалтгаан мөн чанарыг хэрхэн тайлбарлаж байна. Энэ бүгдийг бас хилцүүлэг байдлаар судалж байна. За энэ чанарын судалгаа бол үндсэндээ бол 4-5 ийм цомдод бол зашгүй хийгдэж харж байгаа. За энэ бол ялангуяа гэмтэргийн одоо гаралт төвшингээр нэлээд өндөр байгаа сумдууд бол бас хийгдэж байгаа. За хар хорин сум бол өөрөө бас онцлогтой. Үүгээр хар хорин сумын хувьд бол гэмтэргийн төвшин бол яг бусад сумдуудтай харьцуулахад харьцангуй өндөр. За түүнчлэн сумдуудын шүүх болоод тэр цагдаагийн хэлтсэл тодорхой сумдуудыг бас хариуцж ажилладаг. Ачаал ихтэй. За дээр нь яг сум орон нутгийн тэр одоо тогтцоо тий нөхцөл байдлыг аваад үзвэл одоо баруун болон төвийн хангаан аймагуудаас илүү тийм одоо хангаан аймагуудын зорчин өнгөрдөг ийм төвцөг байна шүү дээ. Тэгэхээр эдгээр болон дэд үтсээс хамаарсан болон бусад орчин нөхцлөөс хамаарсан шалтгаанууд нь гэмтэргийн энэ үйл явцад бол тодорхой хэмжээнд үзүүлдэг. Тэгэхээр бид хүн эдгээрийг тодорхойлох ийм судалгааг бол хийж байна. За түүнчлэн экспертүүдтэй бас уулзаж мэдээлэл өгөхын зэрэгцээ ярилцлагууд хийсэн байгаа. Өнөөдөр ихэд бид хүн хар хорин сумын цагдаа, за тэгээд шүүх, прокурор, за түүнчлэн онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэхэд ийм холбогдох байгууллагуудаас бас төлөөлөл өрж ярилцлаа. Тэгээд хар хорин сумын хувьд бол бас ерөнхий одоо төр зургийг тодорхойлохоос гадна энэ гэмтэргийн шалтгаан хөтсөж юунаас болоод байгаа юм бэ гэдгийг илүү их одоо кейс тийм ээ бодит өрнөж байгаа тэр үйл явцад бол хурлаж ойлгох. За түншлэн учир шалтгааныг нь тодорхойлох зорилгоор судалгааг бол хийгээд явж байна. Ер нь гэмт хэрэг гарсны шалтгаан нөхцлүүдийг ингээд харахад ихэнхдээ ажилгүйдэл ядуурл одоо боловсролын байдал ерөнхийдөө нөлөөлсөн байдаг. Энэ судалгаанаас харахад одоо иймэрхүү байдлууд ер нь нөлөөлж байгааг нь харагдаж байгаа болов. За мэдээж энэ байдал бол нөлөө үзүүлж байна. Бид зөвхөн баримтчийн шинжилгээ хийж үзэхэд ерөнхийдөө бол ядуурл ажилгүйдэл архиталт тийм ээ гэр бүлийн хүчирхийлэл гэхүүд эдгээр нийгмийн тулгымдсан суурь асуудлууд бол онцгой нөлөө үзүүлж байна. За дээр нь бол бид бүхний одоо судалгаанаас хийж байгаа урьдчилсан дүгнэлтээр бол шүү дээ. Урьдчилсан дүгнэлтээр бол ялангуяа институт хоорондын хамтын ажиллагаа маш чухал байна. Маш чухал байна. Юу гэхээр иргэдийг соён гэгэрүүлэх тийм гэмтэргээс урьдчилан сэргийлэх энэ чиглэлд ялангуяа төрийн болон төрийн бас байгууллагууд хамтарч ажиллах ийм шаардлага зайлшгүй байна. За мэдээж тэдгэрийг бид хүмүүс багцлаад аваад үзэх юм бол хувь хүний төвшөнд тийм хувь хүн одоо магадгүй өөрийнхөө санамсар болгоомжгүйгээс эсвэл тухайн асуудлыг мэдэхгүйгээс өөрийнхөө үйлдэлийн үр дагаврыг сайтар ойлгоогүй улмаас тийм ээ үйлдсэн тэр зүйлс нь одоо зөрчил болдог, цаашлах юм бол гэмт хэрэг болдог ийм асуудлууд байна. Тэгэхээр бид хүн бол хувийн төвшөнд хууль дүрм журам өрдөх мэдээж суртахуун болон бусдад туслагчийн сэтгэл тийм ээ энэ бүгдийн чиглэлээр зайлшгүй соён гэгэрүүлэх ажлуудыг бол боловсролын байгууллагууд хамтарч хийх шаардлагатай. За мэдээж байгууллагын төвшөнд аваад үзэх юм бол тэр боловсролын болон одоо хүүхд хамгааллын хөдөлмөр халамжийн үйлчилгээний төрийн гэх мэт энэ бусад байгууллагууд бол хоорондоо нягт хамтарч ажиллаж ийж гэмт хэрэг гэдэг энэ үзэгдлийг багасгана.
Энэ бол хамтын ажиллагааны үр дүн байх ёстой. Судалгааны үр дүнгээр нь ямар байдлаар танилцуулах вэ? Одоо ямар байдлаар ашиглах вэ? Тийм. Тэгэхээр бүх судалгаа бол өөр нэгэн зорилго тавьдаг. Энэ судалгааны үр дүнг бол ерөнхийдөө Урангай аймгийн гэмтэргийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох, за түүнчлэн гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж, за холбогдох байгууллагуудад танилцуулах байдлаар ашиглана. Бидний урилгыг хүлээж авч өнөөдрийн подкастад оролцсон танд баярлалаа. Цаашдаа ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.